10 хэдэн жил англи хэл сурсан мөртлөө баг сурсангүй юм шиг юм билээ шүү. Харин тийм шүү. Би ч сайхан мэдэрдэг шүү. Тий. Улсын албатан болно, багш болно, банкд ажиллана. Улсаас чаленжна гэж боддог. Тэр нь бол жинхэнэ сэтгэлийнх нь угнаал ирсэн хийгсэн ажил биш байхгүй. Тэр нэг жилийн тарих угаалтай байсан. Ер нь Монголд хүмүүс нэг их олон нийтийн газраар тамхи татахгүй. Тэр өнөхөр маш таалагдсан. Боловсон суртал тий. Америкт ч лоо яг аль хотоор нурсан бэ? Хилд ороход бол Хьюстон, Texas мужийн тий хамгийн том хот. Сайн бацхан уу үз цагаан цагийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудаа зориулсан Nomad Science podcast-ийн анхны дугаараар өнөөдрийн зочин хоймортой олон улсын аяллаа онгоцонд ажиллаж байсан цөөхөн өдөө өвөр монголчуудын төлөөлөл болох өвөр монгол залуу манай найз сайшаалтыг урьж байна. За сайшаалт сайн сууж гинөө. Тэгээд за олондоо өөрийгөө танилцуулна уу? За сайн байцгаана уу, бүгдэнд нь өдрийн мэнд төвшүүлье. Намайг сайшаалт гэдэг өвөр Монголын Улаан хотын 10 орчим шөнө Баян өндөр сумны угал 2020 оны сүүлчээс буй даз англи хэл сураад 2024 оноос 2025 оны хооронд Америкийн нэгдсэн улсын Royal Caribbean компани аяллаа хөлөг онгоцон дээр ажилласан байгаа. Тэгээд нутаг буцаад бухад бүтэн 1 жилийн үрийн үжиж байгаа. За тэгээд нутаг буцаад 1 жилийн үрийн үжиж гин гэхээр чинь өвөр Монгол буцаж ирээд нэлээд удаж байгаа юм байна. Тэгээд за танаа нутгаар сонин сайхан юу вэ? Өөр энэ хоорондос ийш тийш явсан уу? Би ойрд жоохон орны төв хотод ирээд ажиллаж байгаа. Иймэрхүү байна. Ер нь 1 жилийн хугацаанд бас гадуур дотор явсан. Нөх олон орноор яваагүй ч гэсэн. Манай хурц зэрэгэлдээ улс тий элэгнэхтэй Монгол улс руу бас очсон байгаа. Тэгээ хоёлаа чинь ядна 100 Монгол таарж исэн тийм ээ. Тэгээд Монгол очсны дараах сэтгэл юу вэ? Монгол очсны дараах сэтгэл өнөхөр гоё байсан. Эхлээд Монголын хилд ороод би чинь нисгэлээр яваад нисгэлийн буудлаас хараад хот руу ороход жоохон ярамгийн гүрдэр 4 цаг төгжрлөө тэгж жагаад буудалдаа хүрсэн байдгийн. Тий. Жоохон төгжрөл хичүү юм уу гэж ботсон ихэндөө. Дараа нь бүх зүйл гоё болсон. Би чинь нөгөө guest house, hostelд бараг 7-8 өдөр болсон шүү. Тэгээд нэг хөдөө орон нутгаар яваагүй ч гэсэн Улаанбаатарын боломжийн газруудаар нь бүр явсан. Улаанбаатарыг бол ерөнхийд нь ойлгосон гэх үү да. Тэр 7 хоногт. За тэгээ Улаанбаатар яг хүн ч юм уу эсвэл нэг байж байгаа байдал ч юм уу хотынхоо хувьд яг яаж санагдсан бэ? Их нам тайван. Тэгээд миний утсан уларл нь болохоор бас яг алтан уларлагч хэлэх үү да. За. Монголд бол яг нөгөө 7 сарын сүүлч. За. Цагаагаар нь сэрүүхэн, дулаахан тийм ер нь эндх шиг өмнөд орон шиг тийм хүн шатаачих мараад гут дөшин гарсан тийм хаалхгүй гой сэрүүхэн байсан. Тэгээд нөгөө нэг Сүхбаатарын талбай малбайгаар очлоо шүү дээ. Бүр амар тайван өдрөөр орой моройгоор тэр доогоор явах бас гоё л байсан. Ер нь гоё хот байсан шүү. За яг хамгийн их мэдрэгцэн өвөр Монголтай ялгаа нь юу? Ялгаа гэхээр нэг нөгөө өвөр монголчин хэдийгээр өвөр монгол гэж байгаа бол бас Монгол хүмүүс нь ч явах шүү дээ. 3 сая байна уу юу? Тэгээд нийт хүн ам нь хэдийвэл 30 сая 3000 төм гэхээр чинь яг хот болгонд ингээд жөөлөр бүгдээр Монгол хүн гэж байхгүй шүү дээ. Тэгээ Монгол улсад бол бараг жөөлөр явж байгаа, хоршоо дэлгүүрт байгаа олны газар байгаа бүх хүмүүс монголоор ярьж яадаг. Тийм монголоор амьсгалж яадаг. Тэр нэг ондоо жил байсан. Нөгөө нэг нь ер нь Монголд хүмүүс нэг их олон нийтийн газраар тамхи татахгүй. Тэр өнөхөр маш таалагдсан. Боловсон суртал тийм. Ер нь хоолны газар ч юм уу олон нийтийн газраар тамхи татахгүй нэг өнөхөр гоё юм билээ. Өвөр Монголтай яг 100% өсрэг байгаа шүү. Өвөр Монголд ч хаамаагүй тамхи татдаг, зарим хоолны газар ч юм уу олон нийтийн газар дөр дунаар ойрлж чахардаг тиймэрхүү үйлдэл жишээнүүдийг олдон хардаг. Тэгвэл одоо нэг жүрээтэй тал байсан юу юм бэл шүү.
Үйлчлэгний салбарт хоолны газар ч юм уу ямар нэгэн газар ороход амаг анхахад ороод л сайн уу сайн байна уу гоцлох эхэлдэг юм байл шүү. Мэндийн жирөөтэй. Тийм мэндийн жирөөтэй байдаг нь үнэхээр гоё байлаа. Манай энд чинь би ингээд хотож хамаагүй манай улаад би бас ингээд шилийн гол руу бас гайгуун блүг боддог байсан. Тэгээ шилийн голд очсон бас адилхан билээ. Нөх бас тийм үйлчлэгний салбараар ороход ингээд мэндийн жирөөтэй биш юм байлээ. Монголхтой бас бүхэл өвөр Монгол жоохон жирөөтэй шүү. Тийм. За тэгээ Монголоор явсан хоёулаа ч нэгэн таарсан. За тэрнээс өмнө бол манай за Америкт тий яг явсан нь болохоор Америкт явсан. Тэгээд тэр онгочин дээр ажиллаж байсан. За энэ мэдээлэл рүү орох гэдэг л да. Яг тэр онгочин дээр ажиллах гэдгийг яг хаанаас мэдсэн бэ? Яг энэ мэдээллийг хаанаас авсан бэ? Эхлээд нөгөө COVID-19 эхэлж их үед чинь би их сургуулийн төгсөх гээд байсан. Гэхдээ сургуульд очиж ийлэхгүй хөдөөнөө байсан шүү дээ. Тэр үед Dowin гэдэг аппликейшн чинь бараг бүр халамжлал. Хүн болгон Dowin зардаг байсан шүү дээ. Уур Монголд чинь. Тэгээ би Dowin үздэг байлаа. Тэгж яхад бас манай монгол залуучуудыг бичлэг хийдэг байсан. Тэгсэн Одсын агаар гээд бичлэг хийдэг залуу байдаг шүү дээ. Тэр чинь ингээд англиар ярьж мараад гоё бичлэг гаргадаг байсан. Оо бидэнд тэрнээ бичлэг хараад ямар гоё англиар ярьдаг юм. Ус цаас чиг яг нэг Америк хүн шиг яриад байна. Би бас ингэдэг нэг англиар ярих болгосон гэж бодоод эхлээд англи хэл сурж эхэлж ирсэн. Тэр дундаа тэр үнэ бичлэгнээс онгочин дээр ажиллаж болдог иймэрхүү ажил төрлөөс байдгийм байна гэж анх алхам ойлгож ирсэн. Тэгээ дараа нь бас Dowin-ээс өөр монгол залуучууд энэ тухай иймэрхүү ажил хийж байгааг олж харсан. Хятад залуучуудын бас иймэрхүү ажил хийж байсныг олж харсан байхгүй. Би ч 20 оноос эхэлж англиар сураад 24 он болтол яг ингээд англиар сурч ирсэн. Гэнтхэн би одоо өдий хэдэн жил буй дагаад англиар сурчлаа. Ер нь нэг англи хэлээр нэг ажил болох юм уу? Тэгж бодохгүй юу. Тэгээд л нөгөө онгочин дээр ажиллаж байгаа монгол залуучуудтай харьцаа. Тэгээд тэднээс мөдөөл авсан байгаа. Ерөнхийдөө тэгж байгаа хажуугаар нь шавхан шүгэд апыг хэрэгжилж эхэлж хятад апыг хэрэгжилж эхэлж ирсэн. Тэр дээрээс бас мөдөөл тайлаа. Олон хүмүүс бас туршлагаа хийж ирсэн, ажил төрлийн тухай тайлбарууд хийжсэн. Тэгээд энэ хоёр талаас мөдөөл аваад ерөнхийдөө би энэ ажлыг хийгээд үчих хэрэгтэй юм байна. Туршаад үчих хэрэгтэй юм байна гэдэг иймэрхүү энэ онгочин дээр ажиллах шийдвэрэн гаргасан байгаа юм да. За ингээд шийдвэрээ гаргалаа. Тэгвэл яг нөгөө нэг визэндээ яаж орсон бэ? Яг сүүлийн процессыг яг юу болсон бэ гэдгийг бас биднэрт хуваалцсан. Би чинь нөгөө эйжент дондордог хүн бол шавхан шуугаас олсон. За. Тийм. Шавхан шуу дээр чинь хүмүүс ингээд ямар эйжентийг сонгож болохгүй. Тэр хүмүүс жоос мөхлөгч ямар нь илүү итгэмжтэй мөнгө бага ордог энэ төр гээд хүмүүс пост бичдэг байхгүй. Тэгээд тэр постыг би лавдуулж үжөөд нөлөө өдөн эйженттэй холбогдсон. Эхлээд WeChat-ийн өмнө дараа нь утсаар ярина. Тэр дундаа ингээд энэ хүмүүс нь ямар шуухан байна, мөнгөө яаж хурааж байгаа гэдэгтээр нь анх алхам ойлголттой болдог байхгүй. Зарим эйжентүүд мөнгөө шууд ингээд бүхлөөр нь цамаас хураад. Тийм нь болохоор жоохон аюултай. Тийм найдвар муутай. Мөнгө ичээва шууд дутаах боломж байгаа шүү дээ. Зарим нь болохоор ингээд процесс бүр адилгүй. Нэг дугаар алхам дээр би эдийн мөнгө хураана, хоёр дугаар алхам дээр эдийн мөнгө хураана гэх. Энэ болохоор илүү баталгаатай бодогддог. Тэгээд бас хамгийн баталгаатай гэж өндөр үнэлэмжтэй нэг чүнгчгийн нэг Атай гэдэг нэг залуу WeChat-ийн нэмж байгаа. Тэрнтэй холбогдоод тэр хүнээ одоо тэр хүнтэй харьцаад би нэр мэдүүлээ чамаар дамжиж би онгочин дээр ажиллая гэд шийдсэн байгаа юм. Тэгээд юу англи хэлнийхаа Ираны хэлийг шалгуулсан. Тэгсэн чиний Ираны хэл болж байна уу? Ер нь IELTS-ийн 6.5-ийн Ираны хэлний төвшин байгаа гэд. За тэгвэл ажлын байр аваад сонгох хэрэгтэй юм. Чи ер нь хоолны салбарт ажиллана уу, ундааны салбарт ажиллана уу, housekeeping уу, эсвэл ямар нэгэн entertainment салбар уу тий. Тэгээд би захан буйн захан амархан. Дээрээс нь мөнгө их олдог салбар гэхэр ч хүмүүс санал болгож байгаа нь бол bar server, бар тий. Тэгээд би барын салбарыг сунгаад онлайн сургалтанд орсон. 30 өдрийн онлайн сургалт компьютероор. Тий. Тэр сургалтаа барахчаа дараа нь нүүрний шалгалтаа орсон байгаа. Тийм. Нүүрний шалгалт нь гэхдээ тийм нэг хүчтэй биш юм блэ. Ажил ярилцлага амархан би хэртэнгчөөд офер олоод дараа нь ч бас жоохон хөлөөж ягаад нэг юу дараа нь юу яасан.
нөгөө онгоцон дээр ажиллахын тулд чамд үнэмэл байх хэрэгтэй. За яг ямар далайцны үнэмэл гэж хэлдэг шүү дээ. Хятадаар хайвенжин гэж тийм. Тэгээд тэр үнэмлэлийг авахын тулд би дааланд очоод бас 30 өдрийн сургалтанд суугаад дараа нь тэр нөгөө шалгалтуудыг өнгөрөөд үнэмлэл авсан байдгийн. Тэгэхээр чи 2 сургалтанд суусан юм байна. 2:30 оны. Тийм 2:30 оны сургалтанд суусан. Нэг нь онлайн, нэг нь тухайн тайлбарт нь тийм. Нилээ олон жил бэлтгэн. Энд чи ерөнхийдөө яг нөгөө нэр мөгдүүлэхөөс онгоцондан гартал бас багадаа 3-4 сар шүү. Удвал бас нэг 6-7 сар болж болдог. Тийм болохоор би чинь нөгөө үнэмлэлээ авчихад дараа нь буян байцаалт гэд байгаа. Тэрэнд нь бас шаманд явсан. За. Өндөө олон процесс байгаа байхгүй юу. Тэр ном барьцгаад би Wiz-ийнхаа өргөдлийг өгөөд Wiz-ний ярилцлаганд орсон. Wiz-ний ярилцлага бол маш шуудхан болсон. Тэгэхээр шууд нэг хэдэн асуулт асуугаад би гэрч баримтуудаа бүгдийг өгөөд offer LOE гэд бүх юмаа өгчихэд ингээд асуултуудаа хариулаад бүх юм шуудхан болоод Wiz автсан байдаг. Тэгээд л 2024 оны 9 сар биш 2024 оны 11 сард амжилттайгаар хилээс гараад Америкийн нэгдсэн улсад хүрээд The Harmony of the Seas гэсэн онгоцон дээр эхэлж ажиллаад ажлын гаргах хэлсэн юм да. Ер нь бол процесс юм байна. За тэгээд яг одоо ингээд Америкт хүрэх процесс болчихлоо шүү дээ. Америкт очлоо яг аль хотоор нурсан бэ? Хилд ороход бол Houston, Texas мужийн хамгийн том хот нэртэй хот Houston-д очоод нэг хоноод дараа нь шууд онгоцон дээр гарцсан байхгүй. Бидний нөгөө их гарам мөн бол Galveston гэдэг Texas-ийн нэг гарам байдаг. За. Тэр гарамаас л эхэлж хөдөлсөн байна. За тэгэхээр одоо ингээд онгоцон дээр очлоо. Яг ямар ажил хүлээж авсан бай таныг? Яг ямар ажлын байрд шууд орсон? Ер нь би чинь нөгөө энэ ажилд гарнаа гэд мөдүүлэхдээ баар руу мөдүүлсэн байхгүй. Тэгэхээр баар сервер боёо барын жөгч. За шууд онгоцондон гарангууд бид нэр ажлын хувцас аваад онгоц ажлын газартайгаа дүүхэн тайлцсныхаа дараа шууд оройгоос нь ажилдаа гартсан. Би чинь уг нь бол яг вэ онгоцондон гараад нэг өдөр амраад ч юм уу бүх талаар тайлцаж хаад 2 өдрийн дараа ажилддаг юм болоо гэж ботсон байхгүй юу. Тэгсэн тийм биш. Шууд ажилдаа орсон байхгүй. Зүгээр шок. За яг орж байгаа юм чи хийшт. Тэгээд ийгээд байсан. За тэгэхээр одоо ингээд ажилдаа орлоо specifically яг шууд ямар бодтой ажлууд яг юу байсан бэ? Одоо тэрнийг наривчлаад ингээд ярихаар тайлцуулаад өгөө. Тийм. Бид нар чинь барын жоогч гэдэг боловч зөвхөн жоох биш. За. Зөвхөн үйлчлэх биш. Бид нар ярихаан бас өөрөө юм. За. Бартендер бар жоогчийн хоёулах нь ажлыг юм. Дахиад бид нарын бас нөгөө дагалцсан ажлыг бас байгаа. Яг наривчлаад лавшруулад ярих юм бол бид нар баард нөгөө жимс хэрчхөөс эхлүүлээд баарын ариун чөвөр баараа нөөхөөс хаахаас бүхчүүлийг хариучин. За. Тэгээд нөгөө жочноосоо жахалгаа авна. Тэгснийхаа дараа бар каунтер дээр ирээд хаан хийн, хаа үйлчилнэ, өгнө тийм ийм процессор ингээд явагддаг ажлууд нь бол тийм. Тэгээд бараасаа нөгөө баар чилж байгаа бас ажлууд нь адилгүй байдаг байхгүй юу? Зөв. За тэгэхээр яг танаа онгоцон дээр одоо бид нар ч юм уу нэг өөр хүмүүс ингээд яг очих боломжийн яг ямар позишнгууд яг ямар ажлын байрнууд байдаг вэ? Тэгээ энэ ажлын байруудын цалин мөнгө хэрэг байдгийг танилцуулаарай. За. Зүүнтэй олон ажлын байрууд байгаа шүү. Үнийг хэлэхэд. Гэхдээ энэ нөгөө эйжентүүдийн санал болгох нь хамгийн үндсэн ажлын байрууд. Хоолны ресторант. За. Тийм. Нөгөө нэг bar waiter, assistant waiter, RA гэдэг нэг жоогчийн төрөлжүүлд нэг хэд байдгийн. Тэр нас ингээд стараалтай. Дахад бар нөгөө нэг housekeeping. Энэ гурвыг бол эйжентүүд маш их санал болгодог. Яагаад гэвэл энэ гуравд ер нь хүмүүс нэг их тогтод дийлдэг. Учир нь хүчнээ хөдөлмөр хийн, сэтгэжүйн талд, буй психологийн талд маш их дарамттай, ачаал ихтэй болохоор зарим хүмүүс нэг гэрөө юу бол шууд ингээд шантраад хийх юм байчтай юм уу тийм. Тийм болохоор хүн их авдаг. Тийм. Хөдөлгөөн ихтэй. Тийм болохоор энийг илүү санал болгоно. Учир нь эйжентүүд иймэрхүү ажлын байр тийм мөнгө олоход хурдан шүү. Тийм. Явуулахад хурдан. Тийм.
Тийм болохоор нэг илүү санд болоод. Гэхдээ бас өөр ажлын байрууд байдаг. Entertainment-д бол бас нэлээд олон бүжигчин, дуучин гээд одоо нөгөө хөтлөгч ч юм уу олон янзын ажлын байр байгаа. Тэгвэл хүүхд асрагч. Спорт, тамир спорт гээд байгаа. Тэгвэл нөгөө онгоч барьдаг, жолоодог, тийм жолоочийн тасагт бас хүн авдаг. Гэтэ чи зүгээр бид нар шиг ямар ч мөрөгжлийн туршлагагүй мөрөгшөөгүй хүн бол боломжгүй шүү дээ. Бид нэр яаж гэсэн сургалт хүртснийхаа дараа явж болдог. Зөв. За тэгээд ер нь цалин улсын тий харин ярих хэрэгтэй юм билүү те. Тэгээ цалин улсын тухай ярьчих ер нь. Үндсэн ажлын байраас эхлэе. Бар бол хамаг өндөр цалинтай гэж боддог. Онцгойлон бас аялын чиглэлээс шалтгаална. Хэрвээ таны онгоцч нь Америкийн нэгдсэн улсаас явдаг, ойроо баг Caribbean Tanks дамжаад явдаг бол цалин өндөр. Бард ажиллавал. Онцгойлон Флорида юм уу, Хьюстон гээд нэлээд хэдэн гарамад явхад өнөхөр цалин өндөр. Чи өөрөө чадвартай мөнгө яаж олохыг мэддэг хүн бол өнөхөр их мөнгө олно. Бар сервер бол бас нэлээд мөнгө олно шүү. Сарын бас нэг $2,500-аас $3,000, $4,000, $5,000 гэд олох боломжууд байгаа. Бүр өөрөөс чинь шалтгаална. Ер нь хязгаар, дээд хязгаар гэж баг тавихааргүй тийм. Тэгээд чи яаж адалж чадж гинүү гэдэг бизнесийг яаж ойлгож гинүү гэдгээр чинь шалтгаална. Хэрвээ чи бартендерүүд нэг илүү мөнгө олно шүү дээ. Тийм. Дараа нь холны салбартаас мөнгө олно. Хэрвээ та Америкийн чиглэлээр явдаг бол тийм. Гэхдээ waiter нь илүү олдог. Assistant waiter нь бас жоохон нэг их мөнгө олохгүй. Бас цаг хугацаанаас шалтгаална. RA гэд байгаа. Одоо нөгөө нэг бидний хэлдэг ч одоо чөлөө тоолны газар хятаар 0 сантим гэж хэлдэг шүү дээ. Тийм газруудаар нь ажилладаг. Тэдний цалин бол амар доор байсан шүү. Нэг сард нэг $800 юм болов. Тэр чинь эндөө хийсэн байхгүй шүү дээ. Тийм. Нөгөө waiter нь бол $3-4 доллар болох болчиход шүү дээ. Тийм. Баар явд нөгөө нэг бар utility гэж байгаа. Чөвөрлөг хийдэг, хог хайдаг ч юм уу, чомоо аяг угаадаг. Тэр хүмүүс ч бас $700-800 нэг сар. Маш их ажилдаг. Бараг юу өдөрт нэг 12, 3, 64, 5 ажлын хүмүүс шүү дээ. Тэгээ бид нэр гаргийн сүүлчид 7 өдрийн дараа тэд нэртэн бас ингээ жоохон тип ми бүгнөө бас үх ёстой. За биднээс тип авт бас жоохон чаленж нь тийм болохоор бас ажлын байр дотор бас нэрийн ялгаатай тэр дотор чалин хүлс бас маш их ялгаатай. Нөгөө entertainment юм уу, financial, gas service гэд тэр нь бас цалин нэг хүндэр биш. За $2,000. $2,000-аас $3,000 дотор хэлбэлж байгаа. Тийм. Гэтэл яг сонсох юм бол бид нарт авч ингэж сонсох юм бол бас л гайгүй боломжийн цалин байна шүү. Тийм $2,000-аас $3,000 бол үнэхээр боломжтой шүү. Тийм. За тэгээд бас нөгөө жолооч онгочны хөлөг онгочны жолооч гэсэн мөлөө. Тэр бас яг яах вэ? Тэр ч одоо нөгөө чи их сургуулаа тэр мөрөгжлөөр төгссөн байх хэрэгтэй. Эсвэл тусгай сургалтанд явсан байх хэрэгтэй. 1-2 жил ч юм уу. Тэгтээ ер нь тэрний цалин бол бас нэг өөр нэг төвшөнд байгаа ах тий. Тий, өөр нэг төвшөнд байгаа. Гэхдээ чи тэр дотор бас нэрийн ялгаатай шүү дээ. Тэг нэг хятаар юу гэж бол самфу арфу яасан гэдэг дафу энэ шаваад шүү дээ. Зэрэг дэсг ялгаатай юм байна. Тий. Зөв. Тэрнээс шалтгаалаад цалингийн зүр бас их. За тэгэхээр яг одоо таныг дагж манай Монгол залуучууд явхаар байвал яг аль нь зүгээр вэ гэж зөвлөх үү? Ажлын байр явдаг. Хэрвээ та нар орох хугацаанд их мөнгө олё гэж бодвол. Тий. Них их холын харалтгүй. Би энэ онгоцон дээр них удаа имэргүй байна. Би жоохон би нэг 2-3 гэрээ ичгээд мөнгө хадгалчих. Тийм бодолтой хүн бол шууд баарыг сонгох хэрэгтэй. Ядаж баар сойрвэр. Тий. Баарын жоогч, бар utility-г бол сонгож болохгүй. Тэр чинь зүгээр амьдралаа өгөхгүй. Зүгээр амьдралаа талгаар өнгөрөөгөө өөрийн буяа сүйтгэж байгаа л гэсэн. Нэх мөнгө олохгүй. Тэгээд маш олон цагаар ажиллана. Тийм буяа эрүүл мэнд, сэтгэлж эрүүл мэндэд бүр ашиггүй. Бар серверийн хувьд бол магадгүй чи олон цагаар ажиллана. Гэхдээ чи их мөнгө хурамдуул нохорхон цагт. Тэр нэг сентид ал байхгүй юу? Хэрвээ их мөнгө хадгалъя гэж бол бар. Чи бар сервер, бартендер. Гэхдээ бартендер чи шууд ирэмжлэх боломж бараг байхгүй хаа. Иймэр. Тэгвэл бас нэг ажлын байр байгаа шүү. Бас бард хараалагдаж байгаа. Coffee shop. За.
бариста. Ер нь нөгөө Starbucks-ийн бариста. За. Маш гүндэр цалинтай. За, яг 3,000-аас 4,000, $5,000 нэг сар. Тэг. Онгоцон дээр адлагдсан бид нэр tax гээл татварыг төлөхгүй, идэж явах хонжовт гэж бүр хариучин. Тийм болохоор чөвөр орлого. Тийм, чөвөр орлого шүү дээ. За. Гэхдээ баристаг нээх аваад явахгүй. Угаасаа манай дээр тийм том хүлэг онгоч мөртлөө ганцхан Starbucks дээ. Дахиад нэг coffee center гэдэг нэг кофе нэг ажирт. Тэгэхээр чи их цөөхөн хүн авдаг. Тийм цөөхөн. Тийм болохоор бас хиймэр харан шүү дээ. Тэгээ аз тохиол юм байна. За тэгэхээр яг сая ингээд Америк руу очиход ер нь англи хэл нь хэр байсан бэ? Хэлний асуудлууд гарч ирсэн үү? Би ч англи хэлийг 2020 оноос үлчээс буйдаа сурсан байгаа. Тэгээд Ираны хэл үлнийх асуудалгүй л да. Өөр талдаа бол бас жоохон хэцүү байж магадгүй. Уг нь би яг тэг системтэй сураах байхгүй. Гол нь англи Ираны хэл дээр төвлөрсөн. Тэгээд эхэлж очиход жаахан хэлний бүрхшил байсан. Яалтчгүй. Учир нь манай онгоцон дээр ажиллаж байгаа хүмүүс маань жоохон Америкийн нэгдсэн улсаас ирсэн биш. Дэлхийн бараг олон хорноос ч юм уу янз газраас ирсэн байхгүй юу. Энэтхэг Индонезиа, Филиппин, Африкийн Зимбабве ч юм уу, Өмнөд Африк ч юм уу, Кения ч юм уу, Европоос төлж юу ярвын Поланд ч юм уу, тэгвэл нөгөө Украин, Орос, Латин Америкаас Мексик, Бразил гэдэг зөндөө олон газраас ирсэн болохоор олон янз акцент аялагтай. Тэгээ эхлээд нөгөө энэтхэгүүдийн аялагыг ойлгох гэдэг хамаг хэцүү байсан. Тэрнэр ч юм уу жинхэнэ шааж өгнө штэ. Ойлгоё бол. Тийм. Эхлээд очиход миний англи хэлчин гайгүй. Гэтэ нэг онгоцонд эхэлж гарахад бас нэг хятад охин гарсан юм. Тэр үл өнөхөр англинд жоохон юм бэл. Чухал Ираны хэл. Тэгээд би бас жоохон хажуугаар нь орчуулж өгжсэн. Яг миний хятад чинь өвдөрхөө шүү да. Тэгсэн мөртлөө жоохон орчуулад яваад. Тэгэхээр миний англи бас тийм муу биш байсан юу. Тийм. За энэ англи хэлтэй болтлоо та өөрөө сурсан гэдэг нь шүү дээ. Тийм. Өөрөө сурсан яг ямар аргаар энэ англи хэлийг ер нь ингээд одоо бид нар чинь бол 10 жилдээ ч юм уу тэгж зүгээр нэг бичгээр ном бичих дээрээс сурдаг байсан. Яг тэр нэг яаж хэрэглгээнд оруулах хэмжээнд одоо яг хүмүүстэй гоё ингээд флуент ярихаар хэмжээнд хүрсэн бэ. Ер нь бид нар чинь баргал баг сургуулийн 3 дугаар оноос эхлээд англи хэлийг сурсан байхгүй юу. Хичээлийн бичиг байсан шүү дээ. Гэхдээ би 3-аас бараг их сургуульд төгссөн 10 хэдэн жил англи хэл сурсан мөртлөө бараг сурсангүй юм шиг юм билээ шүү. Харин тийм шүү. Юм би сайхан мэдэрдэг шүү. Би нэг how are you гэмүүдэн I like you, I love you гэмүүдэн A B C D E F G Apple banana тэгж мэдчихсэн. Тэгэхээр чин биднээ нөгөө хичээлийн бичгийн англи хэл чинь ер нь textbook English бол амьдрал тэргэлэх боломжгүй тэгээд зөвхөн шалгалтанд зориулсан тий. Зөвхөн чамд англи хэл заахгүй байгаа. Зөвхөн энэ шалгалтанд яаж өндөр оноо олуулах уу гэдэг дээр л сурсан болохоор чинь нэг хэрэггүй юм бэлээ. Би зүгээр 20 оноос буй дагаад эхлээд англи хэл сурсан маань зүв байсан. Ер нь хүн нэг хэлийг сурахад урдаар тэр хэлдээ сонирхолтой байх хэрэгтэй. Тэр хэлнийхэн цаана байгаа соёл, үжил бодол олон жил цаана нуугж байгаа байхгүй юу? Нэг хэлний цаана. Тийм болохоор чи тэр жилд өөрөө сэтгэл зүрхнээс сонирхолтой болоод ирэхүүд нэг хэлийг твилийн амархан сурна. Тэгэд би эхэлж англи хэл сурахдаа хөлнжүй, дүрм, үг чөдлөх төр баригдаагүй. Би жоохон ярилцаан суралцсан. Тийм би угаасаа гадаад хүмүүстэй, унган англи хэлтэй хүмүүстэй ямар ч хөлнөө бүрхшлгүй шууд шулуухан яриа өрнүүлчихдэг. Тийм болох зоригтой байсан байхгүй. Тийм болохоор би эхлээд ярьсан, сонссон, үтсэн. Тийм. Ер нь ингээд л өдөр тутамдаа бараг 30 минут нэг цаг өдөр болгон баримтлаад хэдэн жил баримтлаад ирэхэрч яалтч гэдэг юм шил. Тэгэхээр ер нь бол сонирхол хөтлж байгаа юм байна шүү. Яг энэний алдаа сонирхол байгаа юм шүү. За тэгээд яг боддоор яг ямар сайтнуудаас ч юм уу, ямар аппликейшнаар ч юм уу, тэр өгүүлбэрнуудаа ч юм уу, үгнүүдаа ч юм уу цуглуулга хийж байсан бэ. Ер нь зөв юу нөгөө хөл сурахад сонирхол маш чухал. Би уг нь их сургуулийнхаа 4 дугаар онд нөгөө магистр шалгуулах бодолтой байсан. Тэгээд Японд сурсан байхгүй юу? Гэхдээ би Японд сонирхол
Цаанаас нь сонирхолгүй. Яг вэ нэг өндөр яваалж дийлнэ. Аха. Амархан одоо магистраар орох боломжтой. Тэгээд охорхон хэдэн сар сурсан байдгийн. Тэгээд дараа нь шууд марцсан шүү дээ. Учир нь тэр соёлд чинь би сонирхолгүй. Цаана байгаа соёлд нь бас нэг их сонирхолтой биш. Намайг бас нэг татаад идэггүй. Тийм болохоор хөл сурахад сонирхол маш чухал. Тэгээд ер нь асуулт юу байсан бэлээ? Сүүлийн асуулт. Одоо яг аль сайтнуудаас ч юм уу эсвэл аль аппликейшн ч юм уу тэр яг өөрийнхөө ашиглаж исэн тэр бүх юмнуудаа хуваалцна гэсэн. Тийм. Эхлээд би Dovin дээр нөгөө англи хэл заадаг багш нарын аккаунтыг фоллоу тараад үзчихсэн. Тэд нар чи өгүүлбэр тайлбар нь яаж англи хэл сурах гэд гаргадаг байсан. Би тэр бичлэгүүдийг үздэг байсан. Дараа нь нөгөө нэг open language гэж англиар ярьдаг хятадаар Kaying юу гэх тэр аппликейшнаа би 3 жилийн эрхийг шууд аваад. Им пинко гэдэг одоо шууд дуугийн сонсоод ингээд хичээлийнхэн текст ингээд явдаг. Voice болон text. Тийм, voice text. Тийм, voice text-тэйгээ яваад ингээд үсэг гарна шүү дээ. Жишээл voice гэсэн үсэг. Би voice гэсэн үсгийн утгыг ойлгохгүй. Ингээд ингээд текст явж жогсоогоод ингээд дарахгүй. Тэгээ клик хийнгүүд ингээд утга нь гарч ирнэ, уншлага нь гарч ирнэ. Тэгээд үжээд явна. Тэгээд текст донд чиний сайн сурсан үг чинь давтамж нь их байдаг байхгүй юу? 5 6 удаа илэрнэ. Тэр нэг удаа чи дараад утсан бол 2 дугаар удаа утгыг нь ойлгоцсон байхгүй. Тийм. Тэгэхээр энэ текстийг үжөөд явангууд аяндаа чиний үгийн санкчин төвшлэн. Нэг үгөө ойлгож эхэлнэ. Тэгээд үгөө тэр чин дангаар нь ойлгож байгаа юм биш. Өгүүлбэртэйгээ уялдуулаад ойлгож байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр чи илүү тийм. Тэгэхээр чи амьдлаг тархан чи илүү суугдана. Тэгээд нэг тэрий чин бараг аппликейшны өдрийн 30 минут нэг цаг ашиглаж ирсэн. Хажуугаар нь би YouTube-ийг үздэг байсан. YouTube-ийн англи бичлэгүүд, Instagram дээр нөгөө англи reel үздэг байсан. Тийм. Тэр охорхон 1 минутын бичлэгнээс ч бас илүү үгнүүд суурна. Би нөгөө 1 минутын бичлэгийг 10 дахь үздэг байсан. Тэр дундаас ингээд хүнд үгнүүд гарч ирж штэ үгийнх нь утгыг ойлгоод тэр бичлэгөө дахин тавтаг үзнэ. Тэр чин тархан чин нөгөө pronunciation өгүүлбэрт орж байгаа орчин утаг талаар ойлгоод явдаг. Тэгэхээр чи ер нь давталт яваад байгаа юм байна. Давталттай явж байгаа шүү дээ. Тэгээд тархандаа дасгаад ер нь чихөө онгойлгоод тархаан дасгаад дараа нь тэгээд ярихад амархан болдог. Тэгж явж илаа. Гол нь би бол их сонссон, их үтсэн бас дараа нь их ярьсан. Ярихын хувьд бол би эхлээд Dovin voice room. Хүмүүс voice room, англи voice room гэдэг байхгүй гаргадаг. Тэгээд voice room дараа хүмүүстэй эхлээд how are you ч юм уу, what's your name, where you going, where you from гэдэг хамгийн үндсэн өгүүлбэрүүд, үндсэн одоо харилцан яриануудын яриад явдаг байсан. Хай дундаа алдаа гаргана. Угаасаа алдаа бол сурвалжлагын нэг хэсэг. Би ерөөсөө алдаа гаргахгүйс айгаагүй англиас сурах явчихэд. За тэгээд нэг английнхаа ярианы хэлийг боловсрчихсан. Дараа нь Hello Talk гэдэг нөгөө манай улсаас хийсэн нэг аппликейшн байдаг. Тэр чинь дэлхийн олон орны хүмүүс ашигладаг байхгүй юу? Тэр апп дээр бас хүмүүстэй ингээд ярина. Нэг сайн юу гчлах юм? Яг нэг унгийн англи хэлтэй хүмүүстэй ярьдаг. Учир нь бид нэр эхлээд англи хэл муу, яг унгийн англи хэлтэй хүмүүстэй ярихад хэцүү байхгүй юу? Маш их дарамтчихтай. Тэд нар ч хурдын ярина. Тэгээд үгнүүдийн хэрэглээ. Үгийн холболт ихтэй, дахиад гөөгдөл ихтэй. Бүтнөөр нь уншдаггүй. Тийм болохоор бидэнд хэцүү. Гэхдээ тэр дээр ямар улсын хүмүүс олон байдгийг, энэтхэг хүмүүс олон байсан. Гэхдээ Аз хүмүүс олон байдаг. Араб ч юм уу те, Индонезиа, Филиппин, дахиад нөгөө Сингапур хүмүүс. Ер нь Азуудтайгаа ярихад бол амархан байсан. Тэгээд дарамт багтай. Тэг хүмүүстэй ярина. Хаяада бас Монголтайгаа таарчих нь, Хятадтай таарчих нь, ярина. Тэгээд хаяад ингээд жоохон төвшлээд явсан шүү. Сүүлд нь ирээд толь руу хараад өөртөйгээ ярьдаг бай болсон. Тийм. Тэгж миний ингээд яраны хэл төвшлж явсан. Тэгэхээр бол input болоод ингээд одоо output гэх юм уу да. Тиймэрхүү юм бол яг ингээд шууд дороо явагдчихсан байл да. Ингээд шууд тарих руугаа нэг хэсэг юм оруулангуудаа дахиад тэрийг хүнлөө яриад тэрийг дахин давтна ингээд боловсроод яваад исэн байл да. Тэгэж нөгөө хэлийг ингээд маш сайн өөрийнхөө болгож сурдаг юм байл да. За тэгээд яг өөрийнхөө үдчихсэн YouTube ч юм уу, YouTube channel ч юм уу, эсвэл янз бүрийн нэг санаанд чи их суугцсан яг энийг л үждэг шүү. Энэ хамгийн хэрэгтэй байсан шүү гэдэг тийм стрим байгаа юу?
Ер нь англи хэлний талд уу? Тий, англи хэлний талд. Англи хэлний талд би нэлээд олон англи хэлний багш нарын YouTube-ыг дагж байсан. Аха. Одоо ингээд яг нэрлэх гэхээр бас яг нэрлж гарахад хэцүү. Тийм. Би ганц одоо нэг чөөдөлж байгаа нь Arianita La Gringa гэдэг нэг Америкийн нэг латин нэртэй нэг охины бичлэгийг их үзчихсэн. Маш амьдлаг. Жишээлбэл нэг өмийн санд очвол өмийн сангийн байдлуу тэгэхэд тан ч юм уу олон тэгээд олон тэр юу тантай тийм тойроод тэгээд юу үгний санууд нь ингээд vocabulary ингээд явцдаг юм байна л да. Илүү амархан тариханд суугдана. Аха тэгэхээр яг нөгөө байж байгаа орчин гэсэн тэгээд тэрийгэ нэг топикт оруулаад тэгээ бас нөгөө влог маягаар ч юм уу те. Тэгээ влог урд бичлэг хийжсэн 20 минут ч 30 минутын бичлэг. Аха. Яг тэгэхээр тэр юмнуудаа харж агаад энэ юу вэ гэдэг нэрлэх нэр нь ч юм уу тэгээд суугддаг л байх та. YouTube дээр team account-ууд, team YouTube-рууд олон байна. Өөр англиар сурахад маш их тус байна. Жишээлбэл парк, сургууль ч юм уу тэрнээ хамаатай англи хэл заана шууд сургуульд нь очиод үжүүлж агаад нэг яг л тэр орчинд нь тийм харуулад явдаг. Тэгэхэр ч илүү амьдлаг. Тийм амьдлаг маш их суугдaltaй тэгж англи сурдаг. За тэгээд англи хэлвэл за ингэж сурлаа. Бид нар ч гэсэн ингээд бас сайшаалтыг хуваалцсан энэ аргануудаар ингээд бас өөрийнхөө англи хэлийг үнэхээр сонирхож байгаа бол яг дагаж энэ чаналнууд ч юм уу сүүлийн аппликейшнуудыг ашиглаж бас сурж болохоор байгаа шүү. За тэгээд дараа нь яг онгочинд бид нар одоо ингээ ажлаа үргэлжлүүлээ яваа. Онгочинд очсны дараах нэг одоо сая хэлээдсэн шүү дээ ингээ хилний асуудалтай байсан ч юм уу эсвэл яг тэр хилний асуудлаас өөр ямар асуудал ч юм уу өөрт чи яг ямар хэцүү байдлууд ч юм уу тулгарч ирсэн бэ? Тэр асуудлуудаа бас яг яаж шийдэж ирсэн бэ? Тийм. Энэ онгоч бүр адилхан юм билээ шүү. Хэдийгээр нэг компани онгоч боловч онгоч болгоны хамааралт нь адилгүй, менежмент нь адилгүй. Тэрс заримдаа ингээд чиний департаментын чин хэлтсийн чин менежераас нь бас шалтгаалдаг. Тийм болохоор зарим чиний супервайзер ч юм уу менежер нь чамд зүгээр байж чи хард тайм өгдөг. Тийм. Чамайг ингээд хэцүү байдал оруулдаг тийм үе бас байгаа. Яг хэлэхэд бол тийм би чин хэдийгээр баарын салбарт адалсан гэдэг боловч баард адалж исэн туршлага ерөөсөө тэг байсан. Тэгээд эхэлж очингууд л шууд арх нэрнэгэд бодтаа. Би угаасаа бартендер хийжсэнгүү. Архны тухай ямар ч мэдлэггүй мөртлөө эхлээд шууд арх нэрж гисэн. Эхнээ нэг гэрэг чинь манай хамт ажилтад би жахаалгаан тосоод ирэнгүүд надад архийг найраад өгдөг байсан. Тасалдаг. Тэ. Гэхдээ 2 дугаар гэрээс тийм биш. Учир нь хүн болгон мөнгө олохын төлөө явж байгаа. Миний адалсан баар нь бартендер байдаггүй. Бар сервер ингээд. Өөрөө жахаалгаа аваад хайдаг байхгүй юу. Хэрвээ хэн нэг нь надад хавсрагвал чав хугацаанаас шилжлахаа тэр мөнгө баг бол. Надад хөдөө арх нэрж өгж гинэ гэдэг чинь тэр хүн жаос мөнгө алах. Өөрөөсөө тийм зөрчнөө алдаж байгаа байхгүй юу. Тэгээд 2 дугаар гэргээс биш удаа өөрөө бүй даасан бай. 1 дугаар гэрд бас жоохон хүмүүс надад арх нэрж өгсөн болохоор би бас жоохон мөнгөтэй. Хөнгөн байсан. Тэгээ хөнгөн байсан ацаал багтай. За 2 дугаар гэргээс нь шууд над руу ацаал ирж жин талаараа. Вебсайтын талаар. What the fuck гэмээр тийм юмнууд ирж байгаа байхгүй. Ич ихлээд 1-2-аар жахаалаг авнаа. Тэгээд тэр receipt юм өгөө үзнөө. Бидний дэвтэр шиг юм байдаг. Ингээд энэ архын ингэж хийдэг юм байна. Энэ ingredient энэ жорн ийм юм байна гэд. Архан бас танихгүй. Ингээд арх мархаа өрнө. Нэг архийг ихэд 15-20 минут жордог ч юм уу. Тийм байлаа. 2 дугаар гэртгч байсан. Би ч та явуулахгүй гэртээ байна да. Яах вэ? Яах вэ? Одоо гэртээ явуулахгүй яв штэ. Яг тэгж бодчихсон. Тэгээ 2 гэрэг өнгөрөөд бас баар шилжсэн. Шууд ингээд 0 сантим. Тэр лөө атсан чинь би ингээд жоохон тэрэгтэй тэр дотор пи бодолтой өдөртөө ингээд тэр хоолны газар ингээд тераад тэргээ төрөө явчихсан. Төлөхөд ингээд нойрмоллоод ингээд ice cold beer гэдэг өдөртөө ингээд явдаг байхгүй юу. Тэгээд зарим чичид ирээд би энэ пив наав, энэ наав. Тэгвэл би ингээд бичээд таблет байгаа. iPad чиг тэр ингээд оруулаад. Тэгээ 2 дугаар гэргээс их амархан. Тэгээд хажуугаар нь бас сурж байгаа шүү. Wine. Тэгээ wine-ийн мэдлэг, арх яд найрж мардаг, пив гэд.
багасаар эзэмшөөд 2 3 дугаар сараас их ажлын явдал ингээ хөнгөрөөд явсан. Учир нь би энэ талаар илүү ойлголттой болж гин. Жохон туршлага хурамдаж гин тий. Тэр талд тэгээд гаагуулсан. Дараа нь одоо нөгөө нэг юу одоо чи ямар улсаас ирсэн гэдгээс нь шалтгаалаад зарим үед бас хүн чамайг жохон гадууртлах үе байгаа. Хэрдийгээр манай цуг адалдаг адалцад маань Аз олонхын Аз шүү дээ. Филиппин, Индонезиа гэдэг сая нөгөө нэг Мямар ч юм уу Мямарыг итгэн байсан та. Тэгээд тэр хүмүүс ч сая бас чиний ерсөн улсаас нь шалтгаан бас жохон гадууртлах юу вэ шүү. Нөгөө ковид мавидаас шалтгаалаад тий. Нөгөө ковид тий. За. Тийм үе бас байгаа. Гэхдээ би нөгөө нэг name tag гэдэг ингэдөрөө байдаг. Тэр мөрнөө заримдаа ажлын дараа хаяачигчдаа аваад явчихдаг байхгүй. Тэр үед намайг аль улсаас ирснийг мэдхгүй зарим Жумнад Азийн хүмүүс онгочин дэрийн ажилтдаг болохоор чи Филиппин, Индонезиа би угаасаа бор арстай тэгээ жоохон хаттаа сандан чарээтэй байсан болохоор тэгээд хараад байсан. Тэгээ би ингээд би Монгол шүү гэдэг. Чи Монгол юм уу гэдэг. Тэгж мэгж бас хардаг. За одоо энэ дээр ингээд шууд дахиад нэг асуулт явчих. Одоо ингээд юу вэ штэ? Аз хүн байна. Аз гэдэг чинь нэг Аз тий. Тэгээд тэрнээс дараа өөрийгөө тодтогох юм бол Монгол. Тэгээд тэрнээс дараа дахиж тодтогох юм бол өвөр Монгол болно штэ. Тэгээд яг ингэж өөрийгөө Аз гэх юм уу, Монгол гэх юм уу, өвөр Монгол гэх адил бусын тодтогоолын доор хүмүүс яг чамд яг ямар өөр хандлт өгдөг вэ? Ер нь юу байдаг вэ юу? Бид нар ч юм байл өвөр монголчууд ингэсэн гарахад угаасаа China. Nationality. Тийм, nationality-гаас паспортоос ч үзэж чамайг. Тийм Chinese гэж яддаг байхгүй юу? Тэгээд цаашаа тодруулаад ирвэл би өвөр Монгол тий өвөр Монголоос ирсэн гэж ярьдаг. Гэхдээ гадаад хүмүүс Азууд бол бас яах вэ? Өвөр Монголын тухай Аз чамаагүй аль улс орныхан ч гэхэд нөх ойлголт байдаггүй шүү дээ. Өвөр монголчууд бараг мэддэггүй. Нэх бараг мэддэггүй юм байл. Тийм. Япон юм уу, Солонгос хүмүүсүүд бас жоохон мэдэх магадгүй. Тэгээд гэхдээ Жумнад Аз юм уу нийтг мэдхгүй. Нэг онцгойлон юу Европ хүмүүс жоохон зарим нь мэддэг байж магадгүй. Нөгөө хар арстан ч юм бол өстэй Монголын тухай ямар ч ойлголт байхгүй шүү дээ бид нар чинь. Тийм. Тэгээд Монгол улс гингүүд бараг олон хоосон хүмүүс мэддэг угаасаа тийм. Чингис хааныг бараг Монголоос нь илүү мэддэг. Тийм. Манай нэг Жамайкагийн нэг бартендер байдаг. Бид цугаадалжсэн. Тэр Чингис хааны тухай маш их ойлголттой. Чингис хааныг маш их биширдэг тийм нэг хар бартендер байдгаа бас тийтэй. Таны монголчууд мондөг шүү. 13 дугаар зуун дэлхийн талыг эдэлжсэн гэдэг ярьдгийн. Ер нь бол Монгол улсыг дэлхийн олон орны хүмүүс мэддэг. Учир нь ер нь сүүлийн хэдэн жил Монгол улс аялал жуулчлалын дард маш их хөгжүүлж байгаа. Тэр дээр зар сурталчилгаа реклам хийж байгаа юм шүү. Нэртэй YouTube руу Монгол руу очоод бичлэг хийж гэн Монголын хөдөө орон нутаг байгалийн гайхамшигыг дэлхийд харуулж мэдүүлж байгаа. Тийм болохоор олон орны хүмүүс Монгол руу их очих дуртай. Монголын тухай ойлголт их байдаг. Өвөр Монголыг бол нэг их ойлгодоггүй. Тийм байдаг. Тэгэхээр ер нь чамаагүй л их хвчлээ нэг Монгол гэхээсээ илүү нэг одоо Chinese гэдгээр нэг ханддаг юм байна л да. Угаасаа nationality. Олон улс гэх үү? Хүмүүсийг ямар хүн гэдэг нь үндэсний яснаар ялгдаг юм бэл. Зүгээр дайнчлалтын өрнөөс нь шалтгаалж байгаа юм болов 21 дугаар зуунд. Бүр л чиний nationality. Аль улсаас ирснээс нь чи ямар хүн гэдэг чинь хэлдэг байхгүй юу? Жишээл өнөтгөгөр жишээлж хэлье л да. Өнөтгөгт чинь бас олон янзын хэлтэй, олон ястан бүр байгаа. Тэгсэн мөртлөө тэдний бүгдийг өнөтгөг гэдэг тагийн доор тавьчихсан. Тийм. Тэрнтэй адилхан. Манай улс чинь 56 үндэстэн гэдэг бол шууд Chinese тийм. Nationality. Ямар улсаас ирсэн гэдгээр чинь чамайг ямар хүн гэнэ. Чи Монгол хүн гэдэг бол Монгол улсаас ирсэн бол чамайг Монгол хүн гэдэг. Тиймэрхүү. Олон улсын хэмжээнд тиймэрхүү ойлголттой юм билээ. Учир нь Америк шиг ийм цагаачлалтын улс гэхүү да. Олон газраас хүмүүс нийлээд нэг улс бүрдүүлсэн тийм нь олон болооч юм. Тийм дайнчлалтын шалтгаанаас тэгж.
юм бэлээ. Тэгэхээр яг нөгөө нэг арсны ялгалын хувьд ч юм уу эсвэл Аз гэдгээрээ ямар нэгэн одоо цагаан арснаас ирэх ч юм уу эсвэл өөр арснаас ирэх тийм одоо юу дарамт ч юм уу тийм юм resist байсан уу? Ер нь онгоцон дээр адилж байгаа гэхээр цагаан арстын чөөхөн шүү дээ. Нөгөө нэг жолоочийн зочингоос ч зочингоос тийм юм байдгүй. Зочин ерөөсөө магадгүй хоорондоо цагаанууд хоорондоо ч юм уу цаагуур нь resist юм ярьдаг байж магадгүй. Гэхдээ бидний нүүрэн дээр ярихгүй шүү дээ. Угаасаа мэдрэхдэггүй. Тийм Европтой харьцуулах юм бол Америкчсан бас resist жоохон зүйлийг бас ийлэн далангуй ярьж болохгүй шүү дээ. Тэгээд Америк улс чинь бас олон ястан арснаар бүрдсэн болохоор бас тийм байдлаа дасж байгаа болохоор нэг их resist зүйл бас харагдаагүй юм байна та. За тэгэхээр одоо ингээд бид нэр өвөр Монголын тухай бахан ярьчлаа л да. За тэгээд хил давж тэнд очисны дараах одоо нутгийн тухай бас нэг одоо ингэж бодгцсон юм байгаа юу? Бага. Эхлээд би нэг соёлын шок мог ярьж байгаа. За тэг. Тийм. Эхлээд би ч онгоцон дээр адилж ин гэхээр яг бас Америкийн нэгдсэн улсын их газар дээр ажиллаагүй. Гэхдээ бидний баг ихэнх жочин Америкийн нэгдсэн улсаас ирсэн байдаг. Тэгээд жочныхаа одоо үйл хөдлөл ч юм уу байгаа байдлаас нь бас шокрох зүйл байгаа гэх одоо биднээс ондон зүйлүүд байгаа аахгүй юу? Ер нь бол нэг зүйл байгаа. Ер нь манай энэ улсаас ондон гадаад улс болгонд баргал хүмүүс ус уухта мөстэй ус уудаг гэх юм бэлээ. Чи Монголд одоо сүүлийн 2 жил амьдарч байгаа Монголд ер нь хүмүүс ямар байдаг вэ? За Монголд яг халуун ус гэхээсээ илүү нэг бүлээн ус л илүү явдаг бах та. Тийм бай. Мөстэй ус бол 100 бол явдаг шүү. Одоо ингээд юунаас юу лээ CU-гоос ч юм уу эсвэл GS25-аас ч юм уу нэг аяганд одоо пластик аяг дотор ингээд мөс хийцэн байгаа шүү дээ. За тэрнээсээ тэр мөстэй аягийг аваад дээр нь ингээд ундаа хийцэн тэгээд залуучууд бол их уудаг юм л шүү. Тийм бай. Бас их ерөнхийдөө бас ойрлцоо юм байна. Америкт бол баргал халуун үедэн өвөлж уны ялахгүй хүмүүс бүр мөстэй ус уудаг. Би ч бас 7 сар мөстэй ус уулаа шүү дээ. Гоё юм байлээ. Бас хадаад гүтсэнд муу гэхтэй тийм муу биш юм байлээ. Муу байсан бол бас хүмүүс дэлхийн олон орны хүмүүс хитэн мөстэй ус уугаад байна гэж байхгүй шүү дээ. Тэр нэг онцгой ялгаатай тал байсан. Тэгээд одоо халуун ус ууна гэхээр хүмүүс бүр China л гэж бодож олно. Танайд энэ чи юу ямар юм боловч хүмүүсийг халуун ус ууж хэлхийн, халуун ус уухын, ямар сони амтгүй гэдээс ярьдаг. Тэгээд бас нэг юу пив ууш бид нэр энд чин манай найзууд хайдан бармар ч юм уу нэг шорлогийн газар очиж пив уухтан зарим нь хитэн пив уудаг, зарим нь өнгийн дулаачтай тийм пив уудаг шүү дээ. Гэтэ Америкт тийм биш. Хүмүүс хитэн пив уухтан маш хитэн. Жохон хитэн ингээд хэмжээ нөрөхгүй болонгоч шууд сойлно. Тэ ханамжгүй. Заавал маш хитэн. Нөгөө хүрэгчнээс сая авч гаргасан тийм хитэн пив яваад байхгүй. Тэ. Пивийг тэгж заавал хитэн. Манай энд ч юм зарим хүмүүс хадаад гүжин талтай. Өнгийн дулаачтай пив ууг гэдэг уудаг шүү дээ. Тэнд үл тийм биш. Байсан. Тэгээд манай онгоцон дээр ч гадаад хүмүүс явна. Тэр хүмүүс 7 өдрийн аял дундаа нэг гар утас хэрэглээд байхгүй би амар гайхдаг. Хөдийгүр манай онгоцон дээр одоо гар утас жарахад нөгөө нэг сүлжээ сайн л да. Гэхдээ төлөвөртэй. Тэгээ төлөврөөс нь шалтгаалаад байгаа ч юм уу юу юм. Баргал хүмүүс гар утас хэрэглэхгүй. Сони. Ингээд бүтэн 7 өдрөөр нь гэр бүлтэйгээ хүмүүстэй ингээд яраад хаач энэ баард байж л ингээд ярьжлах юм. Хаа нөгөө баард очих бас ярьжлах юм. Наадгүй ярьжлах юм. Ярих юм бол байгаад байна ингээд. Ам дээр л ч маш ихтэй. Ингээд манай эндээс онт манай энд чинь тий хоон ширөө замууга хаач гэд гэр бүлийнхэнтэйгээ жоохон уцраагаа ингэсэн хүмүүс. Нэг их ам дээр л цаанд ороод байхгүй болсон шүү дээ одоо чинь. Уцтайгаа ойрхон ингээд уцаан барьж мараад. Тэднийх бол тийм биш юм байл. Одоо сүлжөөний асуудлаас шалтгаалж байгаа юм болов бас үнэнхүү тийм байдаг л байх таа гэж би боддог. Хүмүүс гар утас ашигладаггүй тийм. За ер нь бас нэг cherish the moment гэдэг ч юм уу. Тиймэрхүү талтай бас байж магадгүй л та тий. Одоо ингээд гэр бүлээрээ ч юм уу дотны хүмүүсээр хамт явж байгаа болохоор яг бүх цагаа энэ хүмүүстэй зориулъя гэдэг тэр
бодол бас яад байгаа хэрэг. Тийм. Амралт гэдэг утгаараа ингээд буй сэтгэлээ амраагаад тэр хүмүүс ч ингээд өдөртөө наранд буюу утсан ингээд нам үүжих нь үүжээд. Нам үүждэг хүмүүс ч энэ нам үүжин. Зарим нь ингээд алфин жанаас адалж байгаа компьютераар коктейл шимтсэн. Ингээд ажиллаад. Тийм гоё байдаг. Тэгээд нөгөө нэг нь юу? Манай онгоцон төрч үйлжүүлийн entertainment шоу болно, comedy болно, дуулж жүжиг болно. Тэр үед нэг ч хүн гар утас харагч ингээд бичлэг хийдэг. Оо тийм үү. За. Юусаа олж авахгүй. Би нэг ажилтаа бас заримдаа хаяад ингээд ярах мархаа бичлж өчөхөд дараа нэг араас нэг бичлэг. Үжигчд нэг хүмүүс бичлэг гэдэг. Тэр хүмүүс ингээд бүх сэтгэл бүх анхаарлаа ингээд тэр жүжиг ч юм уу, entertainment шоу, comedy бүх зүйл дээр ингээд төвлөрүүлдэг. Яг тэр нэг момент тэг ингээд зүрх сэтгэлээр мэдэрдэг. Хижээцтэй камер гаргаж гар утсаар ингээд сүүлд ийм үдж байгаагүй юм шиг тэгдэггүй юм байлээ. Тэр бас нэг шок байсан. Тэр харин бас бидний бодовчтой юм ч юм уу тийм. За. Тэгээд шокын талд өөр нэмэх зүйл байгаа юу? Одоо нэг их нөмөх зүйл байхгүй. Би ер нь онгоцон дээр ажилласан болохоор онгоцон бас жоохон хязгаардмал цэнэр ихтэй. Хэрвээ би тийм орон зайгийн хувьд хэрвээ би Америкийн нэгдсэн улсын нөгөө их газар дээр ажилласан бол олон газраар явна, олон хүмүүстэй танилцаа жоохон чөлөөтэй байдаг болохоор нэн олон соёлын шок ч юм уу, тийм зүйлийг олж харах байх. Онгоцон дээр бол яалтчгүй хязгаартай шүү. За. Тэгвэл одоо нөгөө асуулт руу орчих уу яг нутгийн тухай гэдэг асуулт руу. Тэр лөө орчих. Би чин эхлээд ажиллаад нэг 2 сар болоод ерөнхий яалтчгүй өсөлтөр сүүлгийн нутаг хоорондоо санаж эхэлдэг юм байлээ шүү. Тэгээд Монгол дуугаан сонсон найзууд ингээд нутгаан санаж байгаа бол тэн дууг сонсооч гэх шиг дуу явуулдаг. Тэр дууг ингээд хаяа тавиад сонсон. Манай тэр чин сүлжээ хязгаартай нэг 7 хоногтон 20 минутын төлөөргөө. За. Сошиал медиа ашиглаж болдог. Тэгээд л тэр үед гიშгөө аваад нэгэн дуу татчихсан. Хаад M-ийн тэр бол Монгол M YouTube-оос татна. Тэгчгээд хадгалаад хаяад ингээд үжин Монгол юу тэр үед бас үнэхээр гоё юм байлаа. Ингээд нутгаан санж мөрөөдөх амар жовнох тиймэрхүү мэдрэмж жоохон багасч эхэл. Монгол дуугаан сонсоод Монгол шүлэг сонсдог ч юм уу үжтэй. Тэгээ Монгол бичлэг энэ төр үчхээр маш их гоё мэдрэмжтэй өрнө. Айдан дэвийн татчихад өвин дээр хүмүүс юу хийж байгаа юм бол өвөр Монголд юу болж байгаа бол гэд үүжин. Тий. Тэгэхээр энэ бүх үйл явдлаас нэг одоо нэг хариг өрөнд ингэж харь оронд амьдрахад яг өөрийгөө хэн гэдгээ мэдэрсэн тал ч юм уу одоо энэ бүх үйл явцаараа өөрийгөө за би ер нь энэ хүн энд байгаа өөр хүмүүсээс ер нь ялгаатай юм байна да гэдэг тэр зүйлээ яг өөрөө мэдэрсэн үү? Тэ. Модерсэн жоохон юу зүрхэн талтнаас модерсэн. Нөгөө эхлээд чинь модерсэн байгаа шүү. Ер нь би чинь миний нөгөө ажиллаж байгаа орчин чинь бас аль нэг улсын их газар дээр хадгалж байгаатай адилгүй. Өөрөө би их газар дээр хадгалж ясан бол сүлжөө, сошиал медиа бүх юм чөлөөтэй. Тэгээд магадгүй чиний хадгалж байгаа хот чинь нэг монгол хүн байж магадгүй. Ар Монголоос ч ирсэн магадгүй, өвөр Монголоос ч ирсэн магадгүй. Ямар нэгэн чөлөөж аваараа гаргийн сүүлчид уулзах боломж байгаа шүү дээ. Тэгээд сэтгэлээ дэгж ярьж мэрэх боломжтой. Гэхдээ миний аялын онгоц чинь 7 сар чинь онгоцон дээр ажиллана. Гэхдээ нэг ч монгол хүн байхгүй. Гэт бодохоор чи зэнүүд монгол хүнтэйгээ ярихээр боломж нь байдаггүй. Маш чүү орчин байсан болохоор живжинхэн өөрөө хэн гэдгээ мэдэрж эхэлдэг. Би чинь эхлээд Филиппин, Индонезианы хүмүүстэй бас ажиллана. Тэр хүмүүстэй хаяад ингээд хоолмол итгэхэд чухсуугаар тэр хүмүүс ч өөрийн хэлээрээ ярина хоорондоо. Тэнгүүд би ингээд what the fuck юу ярьж ойлгохгүй. Тэр хүмүүс олуулаа. Тэгээ олуулаа. Индонезийн хүмүүс олуулаа. Харууд олуулаа. Тий, аль нэг улсаараа. Тэгэхээр хятад хүмүүс олуулаа. Би дэвэр хятад улсаас ирсэн гэдэг бол миний үндэстэн адилгүй, өхөл маань адилгүй, соёлын журуу ихтэй. Харилцааны тал жоохон асуудалтай. Тэгээд дээрээс нь миний 2 дахь жил хятад тэгэл би бас хятадтай тийм амар ус чав шиг биш болохоор жоохон өчв. Бас нийлж өгөхгүй юм бэлээ. Тийм болохоор гээд Монгол дуугаан сонсоод, Монгол шүлэг сонсоод, ингээ Монгол юм уу дээр би ч Монгол хүн бай гэдгийг
жинхнээс тийм өдөрж эхэлнэ. Заримдаа нялмс соног ах үе байна. Ингээд Монголд би одоо Монгол хүнээ хамаатай тийм битсэн тийм шүлэг мүлгүүд байгаа. Тийм шүлгийн уянгалж Монгол зан сонсгоо та гоё. Тийм өдрөмж төрнө. Тэгээд л одоо өөрийгөө Монгол гэснээр чин сэтгэлээсээ мүдэрж эхэлдэг. Энд байхдаа бол бас нэг ямар мүдрөөд байхгүй шүү дээ. Ингээд чи хажууд чинь найз нөхөд гэр бүлийнхэн тийм бүх хүмүүс ингээд монголоор яриад Монгол нэг амар мэдрээд ахараа. Тэнд очиод ингээд жив ганцаараа байхад ирэхээр ингээд жинхэнэ утгаараа Монгол гэдгээ мүдэрдэг юм байлаа. Тийм. За тэгээ гэр бүлийн тухай ярьслаа л да. Тэгээд гэр бүлийнхэн хувьд одоо яг өөрийг ийм сонголт хийж ингэж холыг зорхит нь яг ямар хуу хандлагатай байсан бэ? Яг дэмжижсэн үү, тэ? Ер нь миний аав ээж хувьд бол өөр хүмүүсийн аав ээжтэй харьцуулах юм бас харьцангуй нөлттэй байсан. Манай аав бол зин замыг сонгосон бол англи хэл сурсан байна да хэдэн жил. Яваад үч хийгээд үч хамаагүй болохгүй л ирч. Би угаасаа энэ ажил бол тийм ямар нэгэн мөхөллийн ажил төрөл биш. Хөдөлтөд модалдсан маймайлагдах болж байгаа. Биш. Би баг тийм албан ёсны ажил тэгээд Америкийн компани тийм Америк руу очино би ямар ч өмнөд Аз руу очих гэж байгаа биш. Тийм болохоор баталгаатай айгу төлөөд өгсөн. Эхнээ манай өөж бол одоо тийм санаа болно шүү дээ. Тэгээд би айлын ганч хүү тэгээд анх удаа хүний газар хүндлэнэ нутаг бүр ингээд 23 4 цаг яваад ТV аслаад баргал дэлхийн бөмбөрчийн цаана хүртэл явах гэж байгаа болохоор ч юм санаа жоох жил байгаа. Тэгээд бас охиндоо жоохон дургу байсан. Гэхдээ бас өөр хүмүүсийн аав ээжтэй харьцвал миний аав ээж харьцангуй чөлөөтэй. Зарим аав ээж нар бас шууд бомбол шүү дээ. Чирвэ явбал би яа. Гэвэл би явж чадахгүй шүү дээ. Тийм шүү. Аав ээж нь ч юм ямар нэгэн янзаар сүрдүүлвэл тий. Зарим бас хүмүүс ингээд аав ээж санал болгодог шүү дээ. Чи ганч хүүтэй байж, айлын ганч хүү байж, юун гаш явах вэ? Тэ? Аав ээжтэйгээ ойрхон эртхэн гэр бүл жохоод үрийн жолоо өнөр аав ээж баярлуу те. Аав ээжтэй тэ амбал өнөр юу гэх юм уу? Тэгж мэгч ярддаг тийм уламжлалт үдэл санаатай хүмүүс байж шүү дээ. Та нар ч гэсэн бас сайн мэдэрж байгаа бах та. Тийм. Тэ бидний гэр бүлд ч юм уу эсвэл аав ээжт байдаг л зүйл шүү дээ. Тийм. Жүндэн. Тэгэд нэг намайг хашаад байсангүй. Бид яваад ирсэн. Тэгэхээр их одоо тэр хоёртаа баярлалаа. Маш их баярлалдаг. Тийм. Яг тэгэхээр одоо бас бид нарыг харж байгаа бас зөндөө одоо хүүхдүүдийн аав ээж байгаа, бас хүүхдүүд нөөсч боожж байгаа. Тэр хүмүүст хандаж хэлэх үг байгаа юу? Хэлэх үг байгаа. Ер нь юу байгаа шүү дээ. Яалтчгүй одоо үсэг төрсэн цаг хугацаа адилгүй дөөр манай үеийн одоо юу ч манай үеийнхний аав ээж нар бол дөөрж үнэ 70-аад оны хүмүүс шүү дээ. Яалтчгүй 60-аад оных ч юм уу 60-70-аад оны хүмүүс болохоор ч тэр үеийн цагаан байдал ямар байсан бэлээ сургаамдлын эрт өвшин хүмүүсийн олж харж мэддэгжүүл хэдий байсан бэлээ тийм үү. Тийм болохоор тэр хүмүүс яалтчгүй тийм нэг уламжлалт хөвшмөлсдөхгүйтэй гэдгийг бол мэдрэх хэрэгтэй. Тэгээд бид нар бас аав ээжтэйгээ илүү гүнжгээ ярилцах хэрэгтэй юм билээ. Өөрийн юу бодож сэтгэж байгаа, тэдний юу бодож сэтгэж байгаа ойлгоод харилцаж яриа үсгэж илүү нэг ойлгосон байх хэрэгтэй. Тэгээд аав ээжэд санал болгох гээд ер нь 21 дугаар жуунд аянчлалын ирэн тэгээд бас нэг их уламжлалцдаггүйтэй байх хэрэггүй. Өнөхөр хүүхэд чинь нэг жилийн жишээл англи хэлтэй гашин тошимаар байвал явуулаарай. Айлын ганч гэж заавал хажуудаа авт суух хэрэггүй шүү дээ. Зарим үед ер нь хэлэхэд хэрвээ ухаатад адалсан гэж бодоход чи аав ээж нь хөдөө байхад ухаатад адалж байгаа жилдээ хэд удаа ярьдаг үлээ. Хайд заримдаа нэг л удаа ярьдаг. Тэр чин гадаад адалж байгаатай ямар ч өрөө байгаа. Сурж байгаа адалж байгаатай. Тийм болохоор одоо ер нь тэгээд хашаад явах хэрэггүй. Тэр хүн чинь өнөхөр зүв юм сураад зүв тийшээ явна гэж байгаа бол явуулах хэрэгтэй. Илүү даалгавчийн дэлгүүлээд
хүнээ юу гэдэг үлээ. Хурц дийлэх тийм. газартаа хүртэл одоо. Тийм. Нисч хүрэх газар болгоно. Ас холын газраас эрдэм өвөрлөд буучих цаг байгаа шүү. Илүү гацсан явуулаарэ. Битээ тэгэж уламжлалдаггүй дэм баригдаарэ. Тэгээд ер нь бол европчуудын тэр философи юм байдаг шүү дээ. Хүн гэдэг чинь тусдаа бодгаалгүй. Өхөчг болсны хувьд хүүхдэн 18 нас хүртэл чи хүмүүжүүлж амнасын олгоод төрж өсгөөд хүмүүжүүлээд 18 хүрэхэд энэ үл чиний хариуцлага үүрэг 18 наснаас сүүлээр чи энэ үнд хариуцлага үүрэг байхгүй байж болно. Чи тэр үнийг өргөжлөлтөд нисгөө тэр өөрөө ажил олоод хийгөөд хийх хаашаа явж болно шүү дээ. Хос хүн гэдэг чинь бодгаалгүй. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хийх ажил төрөлтэй. Ажил карьер хөөн. Тийм болохоор заавал хажуудаа авсан үг гэж бодож болохгүй. Чөлөөтэй нисгөө. Гэж зөвлөе да. Тий. За тэгээд ийм байна да. Тэгвэл нөгөө одоо ингээд ажил карьер сонголтын хувьд бид нэр ингээд жоох ярьчлаа л да. Тэгээд одоо өвөр Монгол залуучуудад яг нөгөө нэг ихэнх хүмүүс өмнө байгаад байдаг ч юм уу эсвэл нэг нийгмээс ч юм уу эсвэл гэр бүлөөс ингээд за та нарын өмнө ийм сонголтууд байдаг шүү гэдэг нэг хідэн сонголт байгаа штэ. Бид нэр юм мэдээд тэгтэй. Нэр нэг тоолоод өгөө. За нэг юу алууд нэг 2 3 л дээ. Нэг 5 3-нд багт. За тэрийг ярьчихоо одоо бас олон монголчууд үжиж байгаа штэ. Бас өөр орны монголчууд үжиж байгаа. Гэхдээ яг өөр монголчуудын хувьд залуучууд нь яг ямар л сонголт хэр зэргийн сонголт байдаг вэ гэдгийг бас хэлээд өгье. Яг хүмүүст мэдрэгдсэн нэг ажил гэдэг ч юм уу те бид нар сайн ойлгоод байгаа шүү дээ. Ажил гэдэг нь яг юу байсан бэ? Багш те багш болчихсон. За тэгээд нэг улсын те албатан ч юм уу тийм байж болно. За өөр юу яах вэ? Ер нь тэгээд жинхэнэ ажил гэдэг зүйлийг хэлж байна. Жинхэнэ ажил гэж ярьдаг шүү. Жинхэнэ ажил те. Тэгээд заавал усаас чаленжж байгаа. Засгийн орноос чаленжж байгаа ажлыг жинхэнэ ажил гэдэг. Тэр хүмүүсийг ажилтны хүн гэдэг. Тэгээ тэрнээс өөр ямар нэгэн юу хийж байгаа сошиал медиа юугээд нөгөө бичлэг контент хийж байгаа ч юм уу. Өөр нэгэн цагийн ажил хийж байгаа, хадны газар ажиллаж байгаа, үйлчлэгний салбарт ажиллаж байгаа ч юм уу. Ерөөс усаас чаленждаггүйгээр ажил хийдэг хүмүүсийн ажилгүй гэж хэлдэг шүү дээ. Тий, ер нь тэр ажил биш шүү. Ер нь манай нэг өөр монголчуудын нэг бодлын хавьд гэх юм уу одоо ичиг их ахмад хүмүүсийн бодлын хавьд тэр үл ажил биш шүү гэдэг. Тий. Тиймэрхүү байдаг. Тэгэхээр яг үндэ үл одоо ингээд дэлхийн ертөнд ямар болоод байна гэдгийг бас бид ингээд залуу хүмүүс нь бол ер нь мэдээлэл нээлттэй хүмүүс нь бол хараад байгаа бах. Тэ? Хараад байгаа яг саягийн манай найз шиг ингээд боломжоороо өөрийнхөө одоо сурсан хэлээрээ тэгээд бас нэг өөр нэг маш хөгжилтэй оронд очоод боломжийн цалинтай бас тэгээд өөрийнхөө бус талын бүх талын ингээд чадвар ч юм уу хэлний чадвар ч юм уу тэр бүх юм хөгжсөн тэгээд цалинтай байдаг иймэрхүү ажилтнууд бас зөндөө байгаа шүү. Энэ бол бас манай нэвтрүүлгийн нэг одоо юу гэх юм уг одоо зорилго санаалаха яг ингээд битгий ингээд нүднээ өмнө харагдаад байгаа тэр хитгэн сонголтоор өөрийгөө баймлаарэ биднэрт бол зөндөө боломж байгаа шүү. Залуу байгаа шүү. Яг сансан зорсноороо явж байгаарэ гэдэг. Тэ? Энийг бол бид нэр яг өнөөдрийнхөө нэвтрүүлгийн хамгийн том зорилго гэж бодоод байгаа. Тэ? Тэ. Би энэ тал дээр бас нэг ярих ч л байгаа. Ер нь ингээд их сургууль төгсгөр бараг жууны 95% би шалгав. Шалгасан дөрөлтөн. Тэ. Улсын албатан болно, багш болно, банкд ажиллана. Усаас чаленжна гэж боддог. Тэр нь бол жинхэнэ сэтгэлийнх нь угнаас ирсэн хийгсэн ажил биш байхгүй. Тэр нэг зүйлийн тарих угаалтай байсан. Хажуувын багш нарын ч юм уу хамт сурдаг хүмүүсийн ч юм уу, аав ээжийн ч юм уу, нийгмээс ирсэн тарих угаалтай ч байдаг. Яг тэр хүмүүсийнх нь өөрийнх нь үжил биш. Тий. Өөрөө яг сэтгэлээ чагнаад би юу хийх ёстой вэ? Би юу хийж чаддаг вэ гэдгийг одоо сонсож чаддгүй. Яг тэр орон зай, тэр боломжийг бас ер нь хангахад хэцүү байдаг. Ер нь бидний одоо ингэж байгаа орчин тойрон ч юм уу те байгаа нийгмийн боломж ч юм уу те. Тийм.
Ер нь чи их сургууль тухсаад шалгалтанд орсон ч гэсэн одоо ажиллах хэрэгтэй шүү дээ. Чи шорон түмэн хүмүүстэй өрсөлдөн, чи цаг хугацаа, мөнгө, энерги бүх зүйлийг үржээд магадгүй 4-5 жил, 10 жил шалгажсэн хүмүүс ордог байхгүй. Тийм болохоор чи өөрийн гэсэн ур чадвар өшөмсөн байх хэрэгтэй. Ядаж англи хэлтэй байл та. Тэ? Тэгвэл бас ондоо гарах зам байгаа шүү.